За яг энэ 25 оны засгийн газрын үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбоотой төрийн байгуулалтын байнгын ороо эдийн засгийн байнгын ороогоор хилцэх үеэр нь яг Монгол улсад төсөв бүрдүүлж байгаа яамдууд болон байгууллагуудынхаа 25 оны гүйцэтгэлтэйг дүгнээд асуулт бол асууад хариулт авсан юм аа. Тэгээ тэрнтэй холбоотой дүгнээд нэгдсэн чуулган дээр нэг одоо дүгнэлтийг хэлээд цаашдаа яах вэ гэдэг дээр нь санал солилцмоор байх юм. Тэгээ боломжтой засгийн газрын хэрэглэх газраас ч юм уу хариулаад өгөөрэй. За ажилтнууд төр эрд соёлын яамыг асуусан. Яагаад гүйцэтгэл нь 50% хүрэхгүй байна вэ гэд. Тэнгүүт үйлдвэр технологийн парк явах тэр явц нь өөрсдийнх нь гүйцэтгэл хэмжих нэгжин болсон байсан учраас энэ нь хувийн хвшлийн үйл ажиллагаатай холбоотойгоор манай үнэлгээ доош татагдчихлаа гэлээ. Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яамныхан болохоор өөрсдийн төлөвлөгөөнд байсан үйл ажиллагаа нь төсөвгүй байсан. За бомтын сэргэлтийн үндэсний хороог дуудаад гарч ирсэнгүү. Бомтын сэргэлтийн үндэсний хорооны үйл ажиллагаа юу яг юу болж байгаа юм бол. За тэгэд сангийн яамнаас эцэст төгсгөлт нь хариулахдаа Азийн хөгжлийн банкны төслөөр санхүүжилтээр явуулж байгаа төслүүдийн хэрэгжүүлэгч байгууллага нь өөрчлөгдсөн учраас бүх юм шалтгатай. Тэгээ газар зохион байгуулалт геодет зураг зүйн ерөнхий газрыг асуухаар өөрсдийнх нь хийх ёстой 25 оны үйл ажиллагаан дээр хуулийн төслүүд бичээтэй байсан маа. Тэгээ буруу нь биш шүү дээ. Муу үнэлгээ авсан нь хуулийн төсөл нь батлагдаагүй буюу улсын хурлалтай холбоотой болчихж байгаа. Тэгэхээр ер нь ингээ 2024 оны гүйцэтгэл орж ирж байгааг санахад ч тэр 25 оны одоо энэ нөхцөл байдлыг дүгнээд хэлэхэд ер нь дараа 26 оны гүйцэтгэлийг бид нэр харахад хүртэл нэг ийм нийтлэг жишээ дахиад ажиглахдах болоод байна. Төсөв тавьж өгөхгүй байна. Хууль батлагдаагүй. За төлөвлөлтийн алдаа гарсан. Хэмжих нэгж нь буруу байна. Шалгуур үзүүлэлт нь тодорхой биш байна гэд. 24 он дээр ч ийм зөвлөмжүүдийн үндэсний аудитын газар өгсөн. 25 он энэ давтагдаад гарсан. Одоо тэгвэл үлдчихэж байгаа 2 жилдээ яах вэ гэдэг дээр л нэг тийм дүгнээд хэлчмээр байх юм. 27, 28 он. За үндэсний аудитын газрын асуудлыг олж харчээ. За хариулж ийн л даас тий. Бүх энэ одоо төсөв захиран зарцуулж байгаа субъектуудад өөрсдийнхөө зөвлөмжийг өгсөн. Тэгээ гүйцэтгэхгүй бол яах вэ? 26 оны одоо эхний удирдал гүйт явж байгаа. Тэр үлдсэн 9 сарда яах вэ гэдгийг зөвлөмжөө хэрэглэх газраасаа гаргаад яг тэр хүрээнд нь эсвэл дүгнэе. Өөрт нь хамааралгүй зүйлийг нь хэмжих нэгж байдлаар тавьчаад тэгээ тэр нь угаасаа яамдын гүйцэтгэлийг нь доош нь татна. Энэ бол бодит биш. Тэгэхээр одоо урдах өмнөх зүйлүүдээ ингээд дүгнээд бацах юм бол ийм л юм чинь 26 оны 9 сар үлдэж чинь 27, 28 оны гүйцэтгэлүүдээ ядаж бодиттой хэмжээ цаашаа явах вэ гэдгийг харж явмаар байна. Тэгээ энэ дэр одоо хэн хариулах юм бол? За ерхий цаад хариулъя. Их хурлаар сая баталсан 5 жилийн үндсэн чиглэл бол яг уян гишүүний ярьж байгаатай адилхан хэмжих нэгжтэй. Бид нар эх жилийнхаа төсвийн хүрээгч тэр жилийн төлөвлөгөөгч тэр оруулж ирэхдээ одоо индексүүдтэй тавьдаг. Одоо жишээ нь манайх эдийн засгийн эрх чөлөөний индексээр одоо эхний 60 байранд орно гэдэг зорилт тавиад энэ индекст хүрэхэд яамдууд ямар нэгж хувиар үр дүн үзүүлэх вэ гэдэг яамдууд дээр нь тавьдаг. Жишээ нь эдийн засгийн эрх чөлөөний индексээр эхний 60 байранд орно гэхээр уул уурхай яам үүн дээр одоо 2 нэгж хувиар үүрэг гүйцэтгэн. Гингүүд уул уурхай яамн дээр үүргээ өгтөө тэгвэл та нар оюутлоготой хилцээр хийнэ. Тэгвэл одоо шин төслөө хэрэгжүүлнэ. Ингэж хийж ийж танаа одоо энэ индекст урагшлах юм аа. Гэдэгтэй яг адилхан. Сая жишээ нь дундаж наслалтын асуудлыг ярихад дундаж наслалт чинь зөвхөн эрүүл мэндийн яамны ажил биш болчиход байгаа байхгүй. Жишээ нь боловсролын салбар дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд тэр соён гэгэрлийн ажлуудыг яаж хийх вэ? Соёлын яам түүн дээр ямар хувь нэмэр оруулах вэ? Спортын яам жишээ нь тухайн хүнийг урт наслуулахын тулд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг шиг ерөөсөө энэ индекс сурагчлуулна гэдэг бол яам болгон дээр нэгж хувиар тавьж байгаагаараа гол одоо онцлогтой. Тэгэхээр 5 жилийн бид нэр энэ чиглэлээ батлахдаа ингээ 10 үндэсний үзүүлэлт гэж тавьсан шүү дээ. Тэгээд дахиад салбарын үзүүлэлтүүд. Гэхдээ эн чинь дандаа тоогоор нэгжээр. Түүн дээр яамдууд ямар хувь нэмэр оруулах вэ? Жишээ нь эрхчлэлийнхаа төсвийг бид нар оруулж ирэхдээ эдийн засгийн өсөлтийг тэдэд хүргэнэ гэж тавих чинь нэг яамны ажил биш байдаг үст. Энэний тулд уул уурхай яам яг ямар төсөл явуулах вэ? Зам тээврийн яам одоо ямар ажлуудыг хийх.
барилгын ямар ажлуудыг хийх ингээд тэр ажлууд бүгд явж иж тэр эдийн засгийн өсөлт хангагддаг. Тэгэхээр тэр 5 жилийн чиглэлийг би эдийн засгийн сайд байхдаа өөрөө бас боловсруулсан учраас мэдж байгаа. Тэгэхээр энэ жил бол тэр 5 жилийн үндсэн чиглэлээ барьж агаад 5 дугаар сарын 1-нд хэдүүлээ одоо төсвийн үрийг өргөн барих хэрэгтэй. Тэгээд жилийн төлөвлөгөөгөө өргөн барих хэрэгтэй. Тэгээ уян гишүүн ярьж байгаатай адилхан бид 1% дүгнүүл. Ингээд хэрвээ тухайн одоо тэр ажлыг хариуцж байгаа хүн тухайн яам хангалтгүй гэж үнэлэгдэж ивэл хариуцлага тооцно. Тэрээс төрийн байгуулалт төр чинь жил болго асууж байгаа сая уян гишүүн ярьдаг шиг. Ерөөсөө та нар ямар хариуцлага тооцож байгаа. Хангалтгүй гэж үнэлчихэд юу хийж байгаа. Хуучин бол энэ ажлыг хийхэд бол тэдэн хурал хийлээ, тэдэн зөвлөгөө хийлээгээд 50% нь хийсэн байна гэдэг дүгнэдгээс одоо бол зөвхөн индекс тавьж байгаа шүү дээ. Тэр тоонд хүрээгүй бол хангалтгүй. Тэр нь хүрэх гэж яаж явсан сонирн биш байхгүй. Тэгэхээр бид нар ийм индикаторууд тавиад одоо үнэлээ явъя. Түүний дараа шатанд хариуцлага тооцъё. За. 3 номерын микрофон. За, уян гишүүний асуултанд хариулт эдийн засгийн хөгжлийн төрийн нэрмжийн дарга. За, энэ улсын хөгжлийн жилийн төлөвөө боловсруулах явц төсвийн уялдаа бас асуудал байгаа. Яг гэвэл улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулсан хөрөнгө оруулалт бодлогын хэрэглэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх чиглэл улсын төсвийг боловсруулна гэж заадаг байсан байгаа боловч улсын жилийн хөгжлийн төлөвөө боловсруулах явцад төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын хязгаар гараагүй байдаг. Төсвийн хүрээнд дээр бол ерөнхий зарлагын хязгаар тавьчиад байдаг. Цаашдаа яг төсөв батлагдах үед хязгаарын тодтогоо тавьчихаар нөгөө хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажлууд маань төсвүүдээр бас таардаггүй нэг асуудал байдаг. За, хоёрдугаарт нь бол яг тухайн жилийн улсын хөгжлийн жилийн төлөвөө боловсруулах явцад цаг үеийн нөхцөл байдал өөр байдаг. Жишээ нь одоо 25 оны улсын хөгжлийн жилийн төлөвөө боловсруулах явцад 24 оны 4 сарын 30-нд улсын их хурлд өргөн барьсан болж хаврын чуулганы батлагдаагүй. За, сонгуулийн дүнгээр хамтсан засгийн газар байгуулагдсны дараа 9 сарын 27-нд дахин шинжилж барьсан, өргөн барьсан. Энэ 3 номерын микрофоныг 1 минут сунгаа. За, энэ хугацаанд бол хамтсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, засгийн газрын одоо хэрэгжүүлэлт төлөвлөгөө боловсруулах гэдэг олон ажил, бас намрын одоо хилцүүлэх, төсвийн төслийг боловсруулах олон ажил давхцаж ирсэн. Холбогдох бэлтгэл ажил хилцүүлгүүд бас хангалттай хэмжээнд хийгдээгүй байж болох талтай бодит байдал дээр иймэрхүү нөхцөл байдал үүсэж ирсэн. Гамбатын очроод